Үндэсний мэдээтэй хамтдаа танд баярлалаа. Одоо эдийн засгийн мэдээ танилцуулъя. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас алт 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байгаа. За өөрөөр хэлбэл алтны олборлолт одоо хайгуул эрчимжин гэсэн үг юм. Ингэснээр алт олборлолтыг жилд 2-3 тоноор нэмэгдүүлж улсын төсөвт 34-өөс 59 тэрбум төгрөг төвлөрүүлдэг болно гэж үзсэн. За нэг талаас алтны олборлолт нэмэгдэж улсын эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ. Гэхдээ алт олборлолт нэмэгдэхийн хэрээр нутгийн иргэд хохирч байгаль орчин сүйдэн гэсэн үг. Тиймээс уулуурхайн олборлолт явуулж байгаа компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтийг сайтар хийхээс гадна орон нутгийн хөгжилд үүргийг тодорхой болгох хэрэгтэйг санууллаа. За уулуурхайн олборлолт явуулж байгаа 10 компаниг орон нутгийн захиргаатай хэрхэн гэрээ байгуулсан, за гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаа эсэхэд шалгаж дүгнэлт гаргажээ. Шалгалтын үр дүн сайн биш байсан гэдгийг мониторингийн баг хэлж байна. Тухайлбал 10 байгууллагаас ганц нь л нутгийн иргэдийн оролцоотой санал хүсэлтийг сонссны үндсэн дээр захиргаатай гэрээ байгуулсан. Тэр нь оюутлогоо компани. Бусад 9 нь иргэдэд ямар ч мэдээлэл өгөөгүй, иргэдийн саналыг огтхонч сонсолгүй гэрээ хийсэн. За иргэд ч тухайн компани ямар үүрэгтэй, орон нутагт ямар нэмэртэй гэдгийг мэдэхгүй байжээ. Уурхаа яваад одоо дууссаны дараа тэр орон нутаг юутай үлдэх вэ? Ямар тогтвортой ажлын байртай үлдэх вэ? Жижиг дунд бизнес нь одоо хэр хөгжсөн байх вэ гэдэг юм уу? Орон нутгийн одоо тэр нөгөө ер нь орон нутаг болгон нийгмийн эдийн засгийн хөгжлийнхаа үндсэн чиглэлийг бол баталдаг те. Тэрэнд нийцсэн, тэрнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтууд бол шаардлагатай. Уг нь нутгийн иргэдийн санал хүсэлт шаардлагын дагуу гэрээ байгуулж биелэлтэнд хяналт тавьж явах ёстой. Ингэж иргэдийн саналыг сонсоогүй улмаас уурхаан хүлээх үүрэг сулардаг. Тодруулах юм бол сумын захиргааны байгууллагын засвар, наадмын бай шагнал, цөөн хүүхдүүдийн сургалтын төлбөр гэх мэтээр нийгмийн хариуцлага хүлээсний дүр үзүүлж байгааг шүүмжилж байна. Нутгийн иргэдэд за гэр олгодог юм байна. Сургуулийн их сургуулийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлдөг. Тийм зүйл дээр л их анхаарлаа хандуулдаг юм байлээ. Сүүлийн 4 жилийн дотор давхарцсан тоогоороо бараг 600 шахам хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн байлээ. 4 жилийн дотор бараг 300-аад айлд гэр өгсөн тийм судалгаа байдаг юм байна. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг зүгээр арга цаасан гэдэг юм уу, иймэрхүү байдалтай. Нутгийн иргэдэд бол өөр зүйл хэрэгтэй байна. Тий. Нутгийн иргэдэд бол ирээдүйнхээ хөгжилд одоо энэ алтны компаниуд ажлын дуусаад явсны дараа яаж амьдрах вэ гэдэг л үлдэн шүү дээ. Тэгэхээр тэр жил зүйлд нь чиглэсэн юм огт байхгүй. Зүгээр л нэг арга цаасан ойр зуурын тийм л зүйл хийгээд явдаг юм байна. Уурхай болгон ажиллаж байх хугацаанд нутгийн иргэдийн тодорхой хувийг ажлын байраар хангах үүрэгтэй байдаг. За энэ үүргээч биелүүлж байгаа харагддаг. Гэвч нарийн судалгаа хийхэд нэг хүнийг 2-3 сарын хугацаанд ажилуулад халчихсан урт хугацааны тогтвортой ажлын байраар хангадаггүй гэсэн башир арга илэрчээ. Тэр түрүүн сонгуулийн өмнөхөн сайхан бэлгийн засгийн газрын үед 50000 газрыг засгийн газрын тогтоолоор лицензэд Монорс Светмет компанид өгсөн байгаа шин. Тэгэхээр энэ нутгийн иргэдийн ашиг сонирхол энийг хамгаалахгүйгээр энэ эрхийн зөрчөөд энэ хөтөлбөрүүдийн нэрийн дор энэ хүмүүсийг золигт гаргацсан байгаа бодлого хөгжих хэрэгтэй шүү дээ. Үнэхээр хэрвээ энийг ийм бүс нутаг болгох гэж байгаа бол энэ хүмүүс нөхөн төлбөрөх ёстой шүү. Энэ хүмүүсийн өнөөдөр учирчсан эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол үзүүлчихсэн байгаль орчин нийгмийн нөлөөлөл нь үнэлж барахгүй. Жишээ нь Төв аймгийн Заамар суманд бүртгэлтэй 20 гаруй уурхай ажиллаж байгаа гэдэг бодит байдал дээр 80 гаруй аж ахуй нэгж алт олборлож байна. Гэтэл Заамар сум өнөөдрийг хүртэл хатуу хүчлэлтэй замаар холбогдоогүй. Тиймээс нутагт нь уул уурхай үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол иргэдийн оролцоог хангаж өгөх, за нутгийн удирдлагын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байна. Одоо үндэсний статистикийн хорооноос гаргасан улсын нэгдсэн төсвийн талаарх статистик мэдээлэл хүргэе. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 2 сард 963.4 тэрбум төгрөг болж зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.2 их 80 төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 211.7 тэрбум төгрөгийн алдагталтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 46.7 тэрбум төгрөгөөр буурсан. Харин орлогын өсөлт зарлахын өсөлтөөс 14.4%-аар илүү байгаа нь нөлөөлсөн байгаа юм а. Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.3%-ийг татврын орлого, 13.9%-ийг татврын бус орлого, 5.9%-ийг ирээдүйн өв сангийн орлого, 1.2%-ийг тогтворжуулалтын сангийн орлого тус эзэлж байна. За энэ оны эхний 2 сарын байдлаар татврын нийт орлого 819.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 30.7%-аар өсжээ. За онцгой албан татврын орлого өмнөх оны мөн үеэс
23.1%-аар буурсан хэдий ч бусад татвар төлбөр хураамжийн орлого өссөн үзүүлэлттэй байгаа юм а. Нэгдсэн төсвийн тэнцвэршүүлсэн тэнцлийн алдагт өмнөх оны үеэс 46.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. За энэ маань орлогын өсөлт, зарлагын өсөлтөөр 14.4 пунктээр илүү байгаад нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээг дийлэнх хувиар бүрдүүлдэг татврын нийт орлого маань 819.9 тэрбум төгрөг болсон байгаа. За энэ маань өмнөх оны үеэс 992.5 тэрбум төгрөг буюу 30.7% өссөн байгаа. Улсын нэгдсэн төсвийн зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.2 их найд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 207.9 тэрбум төгрөгөөр өссөн байгаа юм. Харин урсгал зардал 142.2 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардал 34.6 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээл 31 тэрбум төгрөгөөр өсчээ. Цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 86.5%, хөрөнгийн зээл 10.5%, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 3%-ийг эзэлж байна. За энэ нь өмнөх оныхтой харьцуулахад урсгал зардал 3.9%-аар буурч, харин хөрөнгийн зардал 1.3%-аар өссөн үзүүлэлт юм байна. Эдийн засгийн мэдээ өргөлжиж байна. Оюутлахын ордыг ашиглах төслийн хэрэгжилттэй холбоотойгоор тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдсан байна. За хуралд Rio Tinto компаниг төлөөлөө удирдах зөвлөлт төлөөлж байгаа гишүүд танилцуулга хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа санал солилцсон байна. За оюутлахын тулгамдсан зарим асуудлыг зохицуулан зохих журмын дагуу шийдвэрлүүлэх биелэлтийн явцын талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын ерөнхий сайдын 2017 оны 40-р захирамжаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга даажинбар ахлуулан байгуулсан юм а. Ажлын хэсэг дотор 2 дэд хэсэгтэй сангийн яамны дөрвийн наримчгийн дарга Нимаагаар ахлуулсан хэсэг татвар хураалт ногдол ашгийг нэмэгдүүлэх боломжийг судалж санал боловсруулах үүрэгтэй. Харин хууль зүйн дотоод хэргийн яамны дөрвийн наримчгийн дарга Баясгалангийн ахалсан хэсэг хөрөнгө оруулалтын гэрээнүүд төлөвлөгөөний хэрэгжилт цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар судлан танилцуулах юм байна. Дараагийн мэдээ Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Мөнх Оргил, Япон улсын гадаад хэргийн сайд Кишида нар гарын үсэг зурсан байна. Монгол улсын гадаад харилцааны сайд Мөнх Оргил хэвлэлийнхэн төгссөн ярилцлагада дараагийн 5 жилд улс төрийн худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, батлан хамгаалах, соёл боловсрол, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зарчим зорилт энэ хөтөлбөрт багтсан. Эдгээрээс үүний өмнө харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцаанд гол анхаарлаа хандуулна. Үүн дотроо хөдөө аж ахуй байгалийн баялагын ашиглалт тухайлах юм бол нүүрсний асар их нөөцийг Японы өндөр технологиор боловсруулж олон улсын зах зээл дээр гаргах, Монголын залуусыг дэлхийн түвшний өндөр мэдлэг боловсралтай болгоход онцгой анхаарна гэж тусгасан гэдгийг хэлсэн байна. Түүнчлэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр дээр тулгуурлан Монголоос хөдөө аж ахуйн болон малын гаралтай бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээл дээр гаргахыг чухалчилж байгаа гэж онцлсан байна. Харин Монгол окноос ирүүлсэн мэдээллийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр банкуд 2451.25 төгрөгийн жигсэн дундаж ханштайгаар 1.4 сая Америк доллар худалдаа авах. 2453.85 төгрөгийн ханштайгаар 14.6 сая Америк доллар худалдах. 350.60 төгрөгийн жигсэн дундаж ханштайгаар 19 сая юан худалдан авах. 357.60 төгрөгийн ханштайгаар 1 сая юан худалдаа авах саналыг тус ирүүлсэн байна. Харин Монгол банкны удаагийн дуудлага худалдаагаар 9.9 сая Америк долларыг 2453.83 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж авчээ. Харин swap forward арилжааны хувьд банкуд 1.5 сая Америк доллар худалдаа авах төгрөгийн swap хэлцэл байгуулах санал ирүүлсэн. Монгол банкны удаагийн дуудлага худалдаагаар саналыг биелүүлээг байна. Эдийн засгийн мэдээнд анхаарлаа хандуулж хамт байсан танд баярлалаа. Үндэсний мэдээ үргэлжилж байна.